Контентаа эхлэхээс өмнө хэрвээ та манай сувгийн лайк, subscribe мөн хонхон дээр дарвал дараачийн удаад орох сонирхолтой мэдээллүүдийг цаг алдалгүй авах боломжтой байдаг гэдгийг сануулъя. Тайлагдашгүй бүхэнд шимтэгч Далд ертөнд сувг. Бид үхсний дараа юу болдог вэ? Үхлийн дараах амьдрал гэж байдаг уу? Эдгээр асуултанд хариулт авахын тулд манай сувг үхэлтэй ойрцон туршлагатай хүмүүсийн түүхээс цоврал болгон оруулж байгаа билээ. Энэ удаагийн дугаартаа Scott Drummond гэх хүний түүхийг хүргэх бөгөөд түүнийг мэс заслын үеэр нас барсан гэж тэмдэглэсэн юм. Тэрээр 20 минутын дараа эргэн амьсгалж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд үхлийн дараах ертөнцөд очиж тэнд юу мэдэрч, юу харсан тухайга хуваалцсан бичлэг нь 25 сая гаруй хандлалт буюу энэ төрлийн бичлэгүүдээс хамгийн их хандлалтыг авсан юм. Энэ 20 минут түүний амьдралыг үрд өөрчилсөн гэдэг. Ингээд өнөөдрийн дугаараа эхлүүлцгээе. Би өөрийн түүхийг яагаад одоо хуваалцаж байгаа вэ гэвэл одоо дэлхийд даяар болж буй COVID-19 нөхцөл байдал юм. Гадаа маш олон хүн өөрсдөд нь юу тохиолдох бол гэхээс айрж байгаа. Харин миний хувьд тийм айдас байхгүй. Яагаад гэвэл би өмнө нь үхлийн ирмэгт очиж 20 минут орчим нас барж байсан юм. Тэр үед би ихэнх хүмүүсийн харах боломжгүй тэдгээр зүйлсийг харсан. Намайг бодолд автуулсан зүйл бол нэг хүнээс сонссон хүмүүс үхлээс айх ёсгүй гэдэг үг байлаа. 28 наснд минь тохиолдсон тэр үйл явдал намайг гинэт сэрэж миний үнэт зүйлс хаана байгааг, гэр бүлтэйгээ ямар харилцаатай байгааг, мөн тэнгэрт байгаа эцэгтэй ямар холбоотой байгааг ойлгоход хүргэсэн юм. Тухайн үед би засгийн газарт ажилладаг байлаа. Байнга шахуу хөдөө ажиллаар явдаг байсан тул гэртээ байх минь том ховор байв. Харин энэ явдал надад гэр бүлтэйгээ илүү ойр байх шалтгаан болсон юм. Өнөөдөр би бараг 67 настайч энэ тухайга маш цөөхөн хүмүүст ярьсан. Яагаад гэвэл энэ нь надад маш гүн утгатай, чухал зүйл болохоор тэр юм. Гэр бүлийн зарим гишүүд болон эхнэртэй л энэ тухай ярьсан. Өөр хинч энэ тухай мэддэггүй. Энэ дурсамж надад өчигдөрхөн болсон мэт маш тодор үлдсэн байдаг. Тэр үед би Park City-д цанаар гулгаж, цагийг үнэхээр хөвгөлтэй өнгөрөөж байлаа. Бид тэр өдөр өдөржин цанаар гулгасан. Би цанын лифтэнд суухаар очрлож зогсож байтал гинэт нэг эмэгтэй доош гуулсаж ирээд цанын таяг нь хий эргэж байгаад шууд намайг онлоод мөрөгчгсөн. Тэр үе тэгсгээд өнгөрч би ч нэг тоолгүй тухайн өдрийг дуустал цанаар гулгасан юм. Харих төхөж машиндаа суугаад биелээгээ тайлтал эрхээ хуруу маань үеэрээ салчихсан. Шууд доошоо унжчихсан байсан. Би ямар нэг арга хэмжээ авах шаардлагатай гэдгээ мэдэж байлаа. Ялангуяа дулаан машинд ормогц өвдөж эхэлсэн. Хүүтэнд бэлэгээ огт тайлаагүй учраа тэрийг мэдрэлгүй бүхэл өдөржин гулгасан байсан. Тэгээд яаралтай эмнэлэг явж мэс засал хийхээр товлогдож бүх зүйл бэлэн болов. Миний хамгийн тод сандаг зүйл бол мэс заслын өрөөнд сууж байхад эмч миний баруун эрхий хурууг халахалсан даавуу тавьж байсан юм. Дотор бас нэг совилогч хамт байсан. Тэр совилогч эмчид хандан анх удаа судас дарж ойдол тавьж байгаагаа яаж хавхлахгүйдийг удирдах ёстойгоо сайн мэдэхгүй байгаагаа хэлэхэд эмч түнд би зааж өгье гэж хэлж байсан. Ийм төрлийн хагалгаанд судасны урсгалыг хянахын тулд гар дээр турникет тавьдаг. Үүнд 2 хавхлаг байдаг. Нэг нь шахалтыг нэмэгдүүлдэг, нөгөө нь багасгадаг. Тэгэхэд аль хавхлаг нь эхэндээ чанга байсан ч совилогч эхлээд нэг хавхлагыг суллаж дараа нь 2 дахь хавхлагыг нээсэн хэрнээ эхний хавхлагыг хаахаа мартчихсан юм. Тэгтэл гинэт нэг зүйл миний гарыг дагаж дээш урсаж байгааг би мэдэрсэн. Тэр нь зүрх рүү орж байгаа юм шиг мэдрэгдсэн. Үүний дараагийн мөчөд би өөрийнхөө биеийг болоод мэс заслын үйл явцыг дээрээс харж байлаа. Хамгийн сонин нь гэвэл би ганцаараа байгаагүй. Намаа яг дэрэгдээс минь ажиглаж байсан нэг хүн байсан юм. Энэ нь хэвийн зүйл байсан эсхийг мэдэхгүй ч би өөрийн эрхийн хуруунд хийгдэж буй бүх ойдлыг хараад сууж байв. Тэгэхэд совилогч гинэт өрөөнөөс гүйж гараад би түүнийг алчглаа гэж хашгирч эхэлсэн. Мэдээж тэр совилогч хийсэн зүйл нь буруу болсон тул маш ихээр айсан байх. Надад яг л өөр нэг хүний хажууд сууж байгаа юм шиг мэдрэгдээд байсан. Тэр хүнийг би хараагүй ч таньдаг хүн шиг дэрэгдэн байлаа. Харилцаа нь бүгд бодол дотроо явагдаж байсан. Ямар ч үг яриа, амнаас гарах яриа байгаагүй. Би эмчийн юу хийж байгааг сонсож байсан ч дэргэд минь байсан хүнтэй огт яриагүй юм. Бид хоёр мэс заслын явцыг хамт хараад сууж байсан. Энэ бүгд болж байхад хэр хугацаа өнгөрснийг би мэдэхгүй. Учир нь тэнд ямар ч цаг харагдаагүй. Надад ч бас ямар ч цагийн баримжаа байгаагүй юм.
Бид эмч мис таслыг дуусгахдаа ямар их төвлөрч байгааг харж байв. Тэр намайг эн тэндээс зүсэж, шөрмөсийг маань гаргаж ирэн, хураны маань эргэн тойронд боож, эргээд намайг угсарч эхэлж байгааг би харсан юм. Анхандаа энгийн хагалгаа гэж бодож байсан ч сүүлд нь тийм амар хагалгаа биш болохыг нь ойлгосон. Бид хэсэг хугацаанд тэнд суусан. Миний дээр даав тавьсан байлаа. Харин би яг тэр даавны дээхэн талд өндөрт сууж байсан юм. Дараа нь миний бодолд за одоо явах цаг чинь боллоо гэсэн бодол орж ирсэн. Тэгээд миний маш тод санаж байгаа нэг зүйл бол би огтхонч эргэж харалгүйгээр явсан юм. Дараагийн мөчөд нүд ирмэх төдийд би нэгэн талбай дээр зогсож байв. Тэр үед надтай хамт байсан хүн яг дэргэд минь байсан ч би түүнийг харах боломжгүй байлаа. Би зүүн тийш харвал тэнд их өндөр сүрлэг моднууд харагдаж байв. Би тэр моднууд маш онцгой, өрмөц хэлбэртэй байсан болохоор хараад их гайхсан. Тэд их урт иштэй, орой дээрээ навчтай, бас маш олуулаа байв. Баруун тийш харвал зэрлэг цэцгээс ургаж байлаа. Тэд үнэхээр хараа булаам харагдаж байснаас гадна миний бүсэл хийнээс дээш гарсан өндөртөө байсан юм. Би тэднийг хараад ямар гоё цэцгэс вэ гэж өөрийн ирэхгүй гайхаж байлаа. Учир нь би цэцэрлэгжүүлэлт гадна талбайгаа арчилж гоё байлгах дуртай хүн л дээ. Учир нь би цэцэрлэгжүүлэлт гадна талбайгаа арчилж гоё байлгах дуртай хүн. Тэр цэцэгсийн өнгө нь үнэхээр хурц, тод бөгөөд гайхамшигтай байсныг санаж байна. Миний урд болон баруун талд өндөр ургасан зүлгэн өвөс харагдаж байлаа. Бас л бүсэл хийнээс дээш ургасан байв. Би зүгээр л тэнд зогсож байсан. Дараа нь гинэд намайг тийш дагуулж ирсэн хүн алга болж би ганцаараа үлдэв. Гэсэн ч үнэхээр тайван, амар амгаланг мэдэрч байлаа. Хамгийн тод санаж байгаа зүйл бол би зүүн баруун тийш харахад холыг харж чадаж байсан ч харин эргэж харахыг надад зөвшөөрөхгүй байсан юм. Надаас урагш цагаан үүл мэт зүйл харагдаж байв. Зүгээр л нэгэн цагаан манан үүлэн хөшиг шиг зүйл. Гэтэл гинэт миний бодолд өөрийнхөө амьдралыг кино шиг үзэж буй мэдрэмж орж ирж өөрийнхөө төрсөн цагаас эхлээд 28 нас хүртлээр хийсэн бүх зүйлийг харсан юм. Сайн муу гэлтгүй бүгдийг нь харсан. Энэ нь ямар үйлдэл байсан нь чухал биш. Учир нь намайг яг үгээр минь шүүж байсан. Зарим зүйлийг санахад үнэндээ зүрх хөвдөж, зарим зүйл нь намайг баярлуулж байв. Гэхдээ тэнд хинч байсангүй. Надтай маргах хүн би ингээгүй гэж хэлэхч боломж байгаагүй. Үнэн дээр тэр бүх зүйлийг би хийсэн. Тэр үед миний амьдралын олон зүйл буруу замаар явж би яг байх ёстой газраа биш байсан юм. Тэр үед би төрийн байгууллагт шуудангийн салбарт ажиллаж байсан юм. Надад тухайн үед хамгийн чухал зүйл бол зүгээр л амжилтанд хүрч илүү их мөнгө олох байлаа. Би тухайн үед Невада мужийн Jackpot гэх газар ажиллаж байсан бөгөөд энэ газар хотоос хол эзгүй шахуу газар байрладаг байв. Миний хийж байсан бүхэн зөвхөн өөрийнхөө л төлөө хийж байсан болохоос огтхонч гэр бүлдээ зориулаагүй гэдгийг би ойлгосон юм. Би тэр бүх зүйлийг харж байхдаа мэдээж зарим нь сайхан, зарим нь муу байсан ч нэг л зүйлийг сайн ойлгосон нь би илүү сайн амьдралаар амьдрах ёстой гэдгээ ойлгосон юм. Түүний дараа гинтэл бүх зүйл маш тайван, намгүн болчихсон. Бүх зүйл жинхэнэ байсан. Хурамч дүр эсэгсэн зүйл огт байгаагүй. Чи үүнийг хийгээгүй, эсвэл би ингээгүй гэх мэт маргаанч байгаагүй. Би хийсэн. Энэ бүх зүйл зөвхөн надтай холбоотой байсан. Хамгийн тод үлдсэн зүйл бол энэ бүхнийг би зүгээр л дотроо мэдэрч харж байв. Би хинтээ ч яриагүй, хэлэлцэж тохиролцоогүй. Зөвхөн оюун ухаан дотор минь бүх зүйл харагдаж байсан юм. Бүх зүйл дуусгаад би зүгээр л боллоо, дуусчихлаа гэж бодсон. Би өгсөн гэдгээ мэдэж байсан. Бас цааш явах гэж байгаагаа ч ойлгосон. Надад дотроос минь одоо босоод урагш алах гэж хэлсэн. Надтай хамт байсан хүн тэр үед харагдаагүй. Гэхдээ дотоод дуу хоолой хэлж байсан. Би босоод цагаан үүл шиг зүйлийн зүг алхаж эхэллээ. Гэтэл гинэт нэгэн гар үүлэн дундаас цухбайсан. Тэр гарыг би хизээч мартдаггүй. Хүчтэй, булчинлаг, хатуу гар байсан. Миний санаж байгаагаар тэр гар миний гараас хавьгүй том, булчинлаг, хүчтэй байсан. Тэр гар миний зүг рүү ойрцсон. Би ч бас түүн рүү гараа сунглаа. Тэгэхэд тэр надад одоо чиний цаг биш. Чи хийх ёстой зүйлээ хараахан гүйцээгээгүй байна гэж хэлсэн юм. Тэгээд тэр гар буцаад үүлний дундуур орж би дахиж тэр гарыг хараагүй. Тэр мөчийн дараахан би бие рүүгээ буцаж орсон. Эмч дараа надад чиний биед дайн өрнсөн гэж хэлсэн юм. Тэр дайн бол би буцаж ирэхийг хүсээгүй. Учир нь тэнд асар их амар амгалан байсан болохоор тэр юм.
Эмч надаас юу болсон бэ гэж асуусан. Би түүнд миний байсан тэр газар хитрхи гоё байсан болохоор би зүгээр л буцаж ирэхийг хүсээгүй гэв. Хожим нь би миний цээжин дээр наасан тэр цаасыг олж хартал тэрэн дээр намайг 20 минут нас барсан гэж тэмдэглэсэн байв. Тэр үед би алга болсон. Гэхдээ хамгийн тайван, хамгийн гоё газарт очсон байсан юм. Намайг мис заслын дараа өрөөнөөс төрж гаргахад эхнэр Кони маань коридорт хүлээж байв. Тэр надад юу болсныг гадарлагчгүй байлаа. Гэтэ тэдгээр зүйлийг мэдэрсний дараах 3 өдөр би амьдралдаа мэдэрч байгаагүй их амар амгаланг мэдэрсэн. Энэ бол үнэхээр итгэмээргүй мэдрэмж байсан бөгөөд тэр 3 өдрийн турш би эмнэлгийн орон дээр хэвтэж байхдаа өмнө нь амьдралдаа хизээч мэдэрч байгаагүй тэр амар тайвныг мэдэрсэн юм. Эмч маань тэр үед байн ирж намайг шалгаж бүх зүйл зүгээр байгаа эсхийг хараад маш сайн ханддаг байлаа. Тэр эмчийн нэрийг доктор Скоунсон гэдэг байсан юм. Манай эхнэрийг Кони гэдэг. Бид хоёр 45 жил хамтдаа амьдарсан. Энэ үйл явдал миний амьдралд маш нандин, хувийн нууц адил хадгалж ирсэн зүйл юм. Яагаад гэвэл энэ бүхэн надад асар их утга учиртай байсан болохоор тэр энэ үйл явдал миний амьдралыг бүрэн өөрчилсөн. Миний альвааг харах бодох үнцгийг өөрчилсөн юм. Эхнэрийгээ харах харц бид хоёрын хоорондын холбоогч өөрчилсөн. Бид хоёр тусдаа биш, нэг бүхэл зүйл юм гэдгийг ойлгосон. Би тэгж хичээж байгаа. Би төгс хүн биш. Амьдралд сурах зүйл надад их бий. 28 наснаас хойш миний амьдралд олон үйл явдлууд болсон. Гэхдээ энэ нь намайг орчлон ертөнцийг бүтээгчтэй улам ойртуулж чадсан юм. Би бүтээгч байдаг гэдгийг мэднэ. Би ямар ч эргэлзээгүйгээр мэдэрдэг. Бас нэг зүйл бол би өхлөөс айдаггүй. Учир нь би өхөл ямар тайван амгалан мэдрэмж гэдгийг мэднэ. Өнөөдөр миний эрхий хуруу асуудалгүй, хэвийн ажиллагаатай байгаа. Мөн би өмнө байснаасаа ч илүү гэр бүлээ хайрладаг болсон. Энэ хүртэл миний яриаг анхаарч сонссон та бүхэнд баярлалаа. Түүний энэ яриа олон хүмүүсийг гайхшруулсан бөгөөд түүнтэй ижил ийм мэдрэмжийг авч байсан олон хүмүүс түүний энэ яриаг үнэн гэдгийг баталж байсан юм. Тэгэхээр үнэхээр үхлийн дараах амьдрал гэж байдаггүй. Бидний сүнс мөнх амьдардаг. Бидний сүнс бидний махан биед төр зурал амьдраад дараагийн төрөл рүүгээ шилждэг. Эдгээр асуултыг танд үлдээж байна. Хэрвээ танд ч гэсэн үүнтэй ижил төстэй зүйл тохиолдож байсан бол сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай. Энэ хүртэл бидний бэлтгэсэн контентыг сонссон танд баярлалаа. Бидний дараагийн дугаар үүнээс ч илүү сонирхолтой байх болохоор та сувгаа дагаагүй байгаа бол яг одоо subscribe товчон дээр дарж биднийг дэмжээрэй. Тайлагдшгүй бүхэнд шимтгч далд ертөнд сувг.